Явуулаач. Явуулаач. Хүүшээ явуулаач. Явуул. За явуулаач. Явуулчлаа. Тэнэгэг явуул. Хөө Эсэлка. Босч гэр ор моронгоо цэвэрлдэг юм уу аа? Дүү мөгөө хоол ундыг хийж өгдөг юм уу? Ялхаатлаа хэвтэй л ах юм. Манай удан дэстэй юм хүн байгаагүй шүү. Бүр нэг сони юм аа. Ээж. Яасан? Би юу н танаа гэрийн зарцуу. Та яагаад намайг ойлгодгүй юм бэ? Би найзтайгаа юм ярьж сууж болохгүй юу? Дүү хоолоо идэг байлаагаа би дүүгийн асрагч юу? Би ч гэсэн таны хүүхдэдтэй. Тэгхээс юм бол намайг яах ч төрүүлсэн юм? За миний охин ээж байгаа уучлаарай. Ээж нь өөрөө хоолоо ич. Миний охин найзтайгаа юм яриа суучих. Миний дөгчийг уучлаарай. За яасан. Чатаарч. Боже мой. Хөөш мөн хүслэнгүй. Нөө ээж. Чи одоо ямар заваа юм бэ? Ямар бохир суудг юм бэ өрөөндөө? Хувцнараа их гэлтэй чи. Аа? Тэр хог мага авал та. Хөөш ямар заваа юм бэ? Энэ минийг аваад нуултаа ахчаа арчвал яах юм бэ? Ямар баяар бохир заваа юм бэ? Аа? Манай удам ийм хүн юусаа байгаагүй шүү. Гэхдээ хэдийгээ дуурайхаараа ингээд Зөрхтэй. Ээж! яачаа. Би ямар үйлчлэгч үү? Би энэ гэрийн чинь зарцуу. Ууцаа. Би өөрийнхөө хизээ зөвлөх өөрөө мэдчихээ ээжээ. Ууцаа. Та яагаад намайг ойлгохгүй байгаа? Би чинь том болсон хүүхэд. Их том болчихжээ миний охин тий. Ээж би том болсон. Та яагаад намайг ойлгохгүй юм? Ингэхгүйс бол яах гэж намайг төрүүлсэн юм? Угаал би буцаад очие доо. За. Бүр буцаж ормоор санагдаж байна тий. Чи бүр ээжийнхээ өдөөс их асалтах нэ тий. Ээжигээ бүр барьж ав цотгон л дээ тий. Чи нарийнсан юм аа тоглоом байсан юм аа? Миний ээж хамгийн хөөрхөн нь болохоор би царай муутай байх боломж 없어. Миний ээж хамгийн хөдөлмөрч болохоор ажлаа тараад иртлээ ширтэн